өндөр ярилцж байгаа бол цаашдаа бас төмөр зайчийг нэмэгдүүлэх тал дээр бас бодлогын түвшинд яаж анхаарч байна. За, юуны өмнө та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Тэгээд өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотноо олон улсын төмөр замуудын ачаа тээврийн хэмжээг тогтоох ийм хурал анх удаа биечлэн болж байна. Ер нь бол 14 онд эхэлсэн энэ хуралдааны үйл ажиллагаа бол 5 удаа хойшилж цар тахлын үед бол дандаа цахимаар хэвдэж ирсэн уламжлалтай байна. Тэгээд өнөөдөр анх удаа биечлэн 11 орны Монгол улстай нийлээ 12 орны нийтдээ 200 гаруй төлөөлөгчид оролцсон ийм хурал болж байна. За энэ хурал бол Монгол улсд болж байгаагаараа бол нэгдүгээрт бол давуу талтай. За ер нь сүүлийн 2-3 жил цар тахлын дараа бол эдийн засаг өсөж төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. За цаашдаа бол мэдээж дэлхийн нийтээр сүүлийн үед бол эдийн засгийн хамрал бас зарим улсуудад бас нэлээдгүй ойртож ирж байгаа энэ цаг үед бол төмөр замуудаар ачаа тээвэрлэх хэмжээг аль болохоор нэмэгдүүлэх тал дээр өнөөдөр Улаанбаатар хотноо зөвлөлдөж байна. Цаашдаа мэдээж одоо ялангуяа хөрш зэрэгэлдээ бүгд найрамдах хятад улс, Оросын улбаны улс мөн бусад улс орнууд манай төмөр замтай хамтан ажиллагаатай бусад орнуудаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг аль болохоор нэмэгдүүлэх тал дээр Монгол улс нэлээд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар төмөр зам, мөн зам тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа гэдгийг энэ төсөнд хэлье. Жилийн үед ачаа тээврийн үн нэмэгдэж байгаа гэсэн юм юм болов. Ачаа тээврийн үн бол нэмэгдсэн байхгүй. Яг нь ер нь бол зүгээр олон улсын хэмжээнд бол аль болохоор экспорт импортын ачаа бараа харьцангуй бас багасж магадгүй гэж тооцож байгаа учраас аль болохоор ачаа тээврийн хэмжээний өртөг зардлаа бууруулахад нэлээд онцгой анхаарал тавина. Тэгжээж бид нар бусдын ачаа тээврээс гадна өөрсдийнхөө экспортын ачааг нэмэгдүүлэх дээр илүү анхаарал тавьж ажиллана. Ачаа тээвэр нэмэгдлийн хэрээр бас нэвтрүүлэх хүчин чадлыг яаж өсгөх вэ гэдэг асуудал болж байна. Яг нь ер нь бол нэвтрүүлэх хүчин чадлыг та бүгд мэдж байгаа. Монгол улс бол экспорт дээр ялангуяа нүүрсний экспорт дээр бас нэлээд анхаарал тавьж байгаа улс. Тэгээд сая улсын зөвлөгөөн дээр хэлсэн. Бид өнгөрсөн 2 сарын 15-нд Харьбий хотод олон улсын хурал дээр мөн ганц мод гашуун спортын хил дамсан төмөр замын олон улсын гэрээг сойрхон баталсан байгаа. Удахгүй 3 сарын 17-нд чуулган нэгдээд сойрхон батлах үйл ажиллагаа явагдана. За энэ ажиллагаа үйл явдлыг хийсний дараа бол төмөр зам аль болохоор богино хугацаанд ашиглалтанд оруулна. Энэ төмөр зам ашиглалтанд орсноор мөн дагаад 4-5 бонд холбогдож эхэлнэ. Ингэснээрээ бидний бодож зорж байгаа ачааны хэмжээ нэгдүгürt нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр эдийн засаг ус сайжрах ийм боломж олцоо бүрдэн хэдийгээр түүхэд нь багас унаж байгаа ч гэсэн бид гарах хэмжээнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр бас илүү онцгой анхаарал тавина л гэж бодож байна. Онцгой хурлуудыг ер нь Монголын талаад ачаа барааны эргэлтийн нэмэгдүүлэлт ямар нэгэн шаардлага тавьж ирсэн бэ? Энэ жилийн хувьд бол бас ер нь та өөрчлөсөн бас тахмаг байгаа хэрэг. Ер нь даалгавар ер нь ямар байр суурь илэрхийлэхээр байгаа. Яг зөв ер нь бол монголчуудын хувьд бол ачаа тээврийн хэмжээг нь болохоор нэмэгдүүлэх тал дээр олон улсад ялангуяа транзит ачааг нэмэгдүүлэх дээр бас нэлээд анхаарал тавьдаг. Тийм учраас аль болохоор бид нар олон гарцтай болох асуудал чухал. Тэр утгаараа өнөөдрийн зөвлөгөөн дээр бид баруун зүүн коридороо нэмж барьж байгуулнаа. Өөрөөр хэлбэл бичигчээ болсон мөн шивээ хүрэн арт суур гэдэг баруун зүүн босоод тэнхлэгийн төмөр замыг барихад энэ олон улсын төмөр замуудаас хөрөнгө оруулахыг бид бас уриаллаа. Тэгээд бид бас энэ том дэд үтсийг ер нь бол ганц улс ганцаараа эзэмшдэг биш. Олон улс хамтарч эзэмшдэг ийм дэлхийн практик байна. Тэгэхээр энийг бид нар хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. Төрөний үн дээр нэмээд асуухад Оросын талтай уулзалт хийсэн шүү дээ. Оны ихэнд. Тэгээд ихэд Улаанбаатар төмөр замыг бол үн нэмэх санал эдийн талаас тавьсан гэсэн манай тал дээр ямар байр суурьтай хэрхэн зөвшөөрсөн бэ? Ер нь Оросын улбаны улсын талаас ялангуяа иржээдээ бол аль болохоор тарифыг нэмэгдүүлэх асуудлыг байнга ярьж ирдэг. За бидний хувьд бол 2-3 удаа нэмсэн ахиж нэмэх боломж байхгүй. Энэ хэрвээ ачааны хэмжээг нэмэгдүүлвэл нэгдүгээрт бол манай дотоодын аж ахуйн нэгжүүд бол энийг даахгүй.
Хоёрдогжул түүхэд унж байгаатай холбогдуулан ачааны одоо тарифыг уян хатан болгох. Өөрөөр хэлбэл одоо түүхэдийн үнэн унавал дагаж ундаг, одоо багасдаг, нэмэгдүүл дагаж нэмдэг ийм одоо уян хатан ийм одоо ачааны одоо тарифыг тогтоох асуудал дээр өнөөдөр бас манай талууд хоорондоо ярилцах тохирно гэж бодож байгаа.